Нарийн даацсан хүмүүс part 5. Хүний эрхээр жаргаар өөрийн эрхээр зов гэх хэлэлцүүгийн утгыг илүү гүнзгий төвшөнд өдөр тутамдаа амьдралдаа ашигладаг хүмүүсийг харуулах нарийн даацсан хүмүүсийн part 5 айсвэ. Энэхүү цувралаараа Extreme Gypsy гэх реалити шоуны оролцогчдыг төвөрлөн харуулдаг билээ. Өнөөдөр ч гэсэн тэднээс гарсан мөнгө хэмнэх солиотой аргуудыг танилцуулахад бэлэн боллоо. За тэгээд хамгийн ихний эрхэм бол одоо тэгээд нутаг нутгийн сайн бүх гэдэг шиг Теннессигийн хамгийн нарийн эрийг Майкл гэдгээ. 40 настай Майкл өөрийнхөө сарын зардлыг $1000-аас бага байлгахын тулд юу хийдэг ажээ. Ах хүү кофе авахдаа мөнгөө хэмнэхийн тулд гараа аргаар бүтээсэн кофе шүгчээр шүүж уудаг. Тэгэхээр кофенийхоо буталсан өрийг оймсондоо хийгээд тэр оймс руугаа халуун ус гэж оймсороо шүүн авдаг гэж байгаа юм аа. Ажиллахын хувьд ажилтдаг л юм шиг байгаа юм. Эцэг эх нь хүртэл Майклыг бидний танд хамгийн нарийн хүн гинэ. За тэгээд мань хүн бол мөнгөө хэмнэхийн төлөө зохион бүтээдэг гэж байгаа. Зохион бүтээсэн шүүгээг нь харцгал та. Ийм нарийн зохион бүтээгч маань дахин ашиглах боломжтой ямар ч зүйлийг хаяггүйгээр цуглуулдаг гэж байгаа бас. Өөрийнхөө зохион бүтээсэн каскийг бадрангуйгаар танилцуулж байгааг нь харцгал та. Өөр нэг 40 настай ахын маань зохиосон хэмнэх арга гээд савнгийн тавиурыг резинээр ороож тавьсныг бас хараарэ. Ингээд савн нолоороо усанд дэвтэхгүй л юм баг. За тэгээд бусад дөрвөтэй ижлэр хэрэгтэй хэрэггүй нэг удаагийн зүйлүүдийг хадгалнаа. Нэг удаагийн суруул цуглуулж тэднийгээ угааж дахин хэрэгэлдэг гинэ. Нэг удаагийн суруул угаахад зориулж угаагч зохион бүтээж байна гэдэг бас л сэтгэл юм аа гэж хөөр хиймэн даавны үүсийг нарийнхан утастай холбочихсон байгаа юм л та. Сэтгэл шүү сэтгэл. 40 настай хархуу маань усанд орсон усаа хадгалаад тэрүүгээр аяг тавгаа угаадаг гэж авсан. Энд ч одоо ариун цэврийн асуудал яригдах ёстой шүү дээ. Манайхан усны мөнгөө одоо байгаагаас илүүхээр хэмнэхэд бол бас нэг бүтээл төрөж байл. Тэр нь болохоор борооны усыг тусдаг аппарат юм аа. За тэгээд хэдэн усны савн дээр юулуур тавьснаа яах гээдж байгаа юм. Ядаж байхад тэр бүтээлд зарим юмнууд дутаж байгаа учраас яар цээл дээр очлоо. Яар цээл гэдэг нь болохоор хүмүүсийн өөрсдийнхөө хэрэглэж байсан зүйлсийг хямд үнээр борлуулдаг газар билээ. Нарийн Майкл амралтын өдөр бүр үүрийн 5 цагт босч ойр тойрныхоо яар цээлүүдээр хэсдэг гэлээ. За тэгээд дутуу байсан материалаараа усны системийг бүрэн дуусгаад борооны усаар амьдрал нь эхлэвүү бололтой. Үгүй өмнөх хэдэ бодвол өөр хүмүүсийг зовоохгүйгээр хувьдаа л туртай зүйлээ хийгээд яваад байгаа нь хавууштай юм уу та. За тэгэл өмнөх хэд маань бол даалдаг байсан шүү дээ. Эхнэрээсээ мөнгө харамлаад рөөрөө шүдээ татуулаад нөгөөх нь бүр хүүхдээ усанд орсон усанд оруулж моруулаад алсан шүү дээ тэг. Гэт дараач нь лүгээ орцгоё. Түүнийг Рой гэдгээ. Хаана яаж ханийн тэнгэр дуудуулсныг мэдэхгүй ч гэсэндээ их нэртэй болчихсон байгаа юм аа. За тэгээд эхнэрээсээ хүртэл мөнгө харамлах нь бат шүү дээ. Эхнэрээ бага мөнгө өрүүлэхийн тулд картыг нь хөлдөөсөн байвал яах вэ? Бүр шууд утгаараа устай савнд хийгээд хөлдөөчихсөн байлаа. Эхнэр нь картаа ашиглахын тулд одоо мөснөөс нь гаргаж авах нэ. Ройн мөнгө хэмнэх аргуудаас дурдвал нэг удаагийн галт тогооны алчуурыг цэвэрлээд хатааж дахин ашиглана. Ер нь нэг удаагийн гэсэн нэршилтэй бүх зүйлийг дахин ашигладаг ажээ. За тэгээд нэг кофений шаарыг 4 удаа ашиглаад 5 дахь дээрээ цонх арчигч болгон ашигладаг юм байна. Яг яаж цонх цэвэрлээд байгааг үнэхээр ойлгох юм алга та. Нойлынхоо усыг хэмнэхийн тулд нойлынхоо танкд тоосго хийж ус татах үедээ урсах хэмжээг нь багасгадаг ажээ. За энэ арга нь бол болж байна болж. Өмнөх ус татуулахгүй гэдэг хүний хажууд хүнлэг гэж арга нь ч гэсэн амьдралд бас хэрэгтэй гэж. За тэгээ шүдний уцаа хүртэл дахин ашигладаг гинэ. Нэг хэргэлжихээ шүдний уцаа өлгөөд тавьж идэр бас гоёо. Амралтынхаа өдрөөр их нэртэйгээ хамт царимны дэлгүүрт орлоо. Тэсний бүх төрлийн амтлагыг асуугаад идээд байвал яах вэ? Бүр 14 ширхэг амтлагааны заримыг аваад эцчихсэн байгаа юм да. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс ичиж байгааг харахад яасан ч хэцүү юм. Эхнэрийнхээ бүксийг улаалахгүй ядаж нэг ширхэг заримыг авчихгүй дээ. Уг нь нөхөртөө ингэж өнгөө самплууд идээд яваад байж болохгүй шүү гэд анхаарууллаа. Гэтэл Рой яг ойлгоогүй. Зарим хүмүүс ч уг нь хэлүүлж ойлгохгүй байдаг да. Рой бол ч өстой батны ойлгоогүй. Эхнэр нь нөхрийнхөө ийм амар нарийн зангаас болоод олигтой болцоонч явдаггүй болохоор нөхөртөө сардаа нэг удаа болцоонд явж байя гэсэн санал төвшүүллээ. Өнөөдөр ч тэр өдөр нь тохиож эхнэр нь болцоотой өдөр шүү гэж хэлэхэд Рой өнөөдөр би чамайг үнэтэй газар оруулсан штэ бензин колонкор гэж авдаг юм да. Йоо ямар амар нарийн. Бензин дойчролдог болцоог зөвхөн Улаанбаатарт хийдэггүй бололтой. Гэхдээ манай Улаанбаатарт бол уг нь бензиний хомслоор хамт шинжэнгөө очрлоод хамт үүр цайлгын антер гэж уянгалдаг байгаа шүү. Эхнэр ч үргэлжлүүлээд чи мөн гарах хэрэгтэй. Ядаж хүний $20 чи юм бодохгүй бол би бодлоо шүү гэд анхааруулхад одоо л нэг нөхөрийн бодохоор болж байх шигэ. Мань нөхөр юм бодно гэснээр бодож эхнэрээ дагуулan кино театрт үзүүр үзүүлэхэр болжээ. За тэгээд мань нөхөр кино үзэх үедээ банан иднэ гэд эхнэрийнхээ зөвхөнд хийн оруулж ирсэн байлаа. Эхнэр нь би снэк иднэ гэж хэлээд чи алин мэдэхгүйгээ эзтэй гэж авсан. Эхнэр нь харин би алин мэдмээргүй байна. Би попкорн чихэр ундаа тэр идмээр байна гэлээ. Гэтэл нөхөр ярваж байж гарснаа хогийн савнаас попкорн ундаа 2 гаргаад ирлээ. Яасан хэр энэ кино театрт үнгүй ундаа попкорн дүүргэж өгдөг юм байна. Тийм учраас дотор нь байсан ундаа попкорныг хаяад үнгүй дүүргүүлээд эхнэртээ авчирч өглөө. Уг нь хэрэгжилж ирснийхээ дараа төлбөрөө ёстой шүү дээ. Өөрөө мөнгө хэмнэгээд өөр байгууллагыг хороогоод байж болохгүй. Эхнэр нь ч нөхрөө өөртөө попкорн ундаа авч гисэн баярлаад өнөөдрийн болцоо өндөрлөө. Гэхдээ ингээд болцоо болгон дээр ингэж хаягдл хоолоор хоолож гуйн болцоож явна гэхээр энэ ч одоо ямар гэж амьдрал юм бэ?
Яг хөө тэгээд өөрийнхөө хүснээр амьдрах хэрэгтэй ч гэлээ өөр хүнийг өөрийнхөө хүслээр амьдруулж буй. За ингээд дараагийн танилцуулах хөндлөгөө орцгоё. Гадуур явахаар л хосууд харагдаад ганц би байгаад орон сууж байгаа хүн хэрэг байна да. Одоо танилцуулах хосууд маань та нарт баг ганцаараа байгаа нь аз жаргал гэдгийг мэдрүүлэх болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. 26 настай Кариса, 33 настай Рик хоёр цаанаасаа төрмөл гэмээр бие биедээ төгс тохирчээ. Энэ хоёрын маань өглөө хамт усанд орж эхэлдэг. Манд хоёр 2 минутанд усанд орох чанга хуваартай ээлжлэн усанд ордог гин. Тэгэхээр бие биедээ хайртай романтик дааж биш усныхаа мөнгийг хэмнэх зорилготой юм байна шүү дээ. За тэгээд эхнэр нь эхэлж толгоогоо норгоо шампунь төрөхөд хөөсөрснийхаа дараа нөхөр нь эхнэрийнхээ толгоноос хөөсийг навч төрхлээ. Ингэж байнга хувааж хэрэглэсээр 1 сав шампуныг хоёулаа 8 сар хэрэглэдэг ажээ. Тэгэж байгаа дундаа нэг сахлын татвархтай. Эхнэр нь суугаа хусаж дуусгасны дараа нөхөр нь нүрээ хуснаа. Та нар маань хэсгээс ганц би байгаадаа жаргалтай болж гинөө. За тэгээд бүх юм аал ингэж ашигладаг аж. Чих ухтай хүн өнгөөч гэсэн хоёр талыг нэг нэгээр нь хэрэгэлдэг гинэ. За тэгээд хөлс дарагчийг нэг л удаа төрөх хэрэгтэй гэлээ. Эхнэр нь төрөхөж дуусны дараа нөхөр нь ч бас төрхнө. Үгүй тэгээд угаасаа л ингэж хэрэглэж байгаа юм бол тусдааг аваад нэг нэгээрээ төрөхөж болдоггүй юм бах та. Заавал ингэж хэрэглэх хэрэг байна уу да. Цаашаага өргөжлүүлээ шүдний сой, шүдний утсаа хавааж хэрэгэлдэг болж таарнаа. Тэгэд хэрэглээ нэгсэж байгаа юм чи илүү хурдан илэгдэх юм шүү. Угаасаа илэгдүүлж байгаагаас хойш яагаад тусдаа шүдний сойж ашиглаж болохгүй юм болоо. За тэгэд хэрэглэсэн шүдний утсыг дахиж ашиглах хэрэг одоо хайрлал юм байлгүй дээ. Мань хоёрын гал тохоо бол үнэн бүтэхгүй. 7 хоногийн хүнсний төсөв $25. Хоёулаа өндөг авахтаа хүртэл өндөг болгон дээр нэрнийхээ үсгээр тэмдэглэсэн. За тэгээ яг тэнцүү хуваагаад илүү эдсэн төлөх ёстой энэ төр гэж цэцэрлэгийн хүмүүсийн ярихаар юм ярьцгаанаа. Үгүй тэгэд хамтдаа амьдарч байж бие биенээс харамлаа сууж байдаг. Эхнэр нь өөрийнхөө снакуудаа төгчөөтэй шүүгэнд хадгалдаг болж таарлаа. Нөхрөөсөө хамгаалах гэж шүү дээ. Амар тэгж төгчсөн шүүгэнээсээ нэг чипс гаргаж ирэхэд нөхөр нь надад нэгийг өгөөч гэхэд эхнэр нэг ширхгийг нөхртөө өгснө. Чи надад 25 цент өгөн шүү гэдэг юм да. Яа. За манд хоёр сарынхаа төлбөрүүдийг хуваахын тулд хэдэн схем ашигладаг. Хоёр гар 0-ын усаа татсан тоогоо бүртгэдэг ч гэж байх шиг илүү татсан илүү төгөлнө гэсэн үг шүү дээ. Үүнээс гадна 6 цагаас сэрж 10 цагаас унтах ёстой бөгөөд энэ цагуудаас илүү гаргасан тохиолдолд тогны мөнгө бас яригдана гэлээ. Энэ хоёрын хоор бол илүү ашигсан бол илүү төлнөө энэ төр гэж авнаа. Манд хоёр бүх зүйлээ төлөвлөж төсөлдөг гэлээ. За тэгээ эхнэрийнх нь хэлж байгаагаар заяа. Оршуулах ёслол нэлийн өндөр төлбөртэй байдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс богино амьдардаг гэсэн статистик бий. Тийм учраас Рикийг өгөх үед би ганцаараа өндөр төлбөртэй үлмээргүй байна гэж авдаг юм да. Йоо энэ нөхрөө бурхан болно гэхээр одоо төлбөрл бодогдож байдаг гэхээр за мэдэхгүй. Тэгэд хоёр гар оршуулах ёслын газар очлоо. Оршуулах ёслын газар хадгалуулах гэдэг үйлчлэгээ байдаг юм байна. Тэр нь болохоор одоо үйлчлэгээгээ худалдаж аваад өөр ертөнц рүү явах үедээ үйлчлэгээгээ авах ажээ. Дооны үнээр төлбөрөө төлж ирээдүйдээ нэлээд мөнгө хэмндэг ашигтай наймаа байгаа гэсэн үг юм. За тэгэд нөгөө хоёр гар маань хамгийн хямдхан авсан дээр ирчгээд авсандаа илүү дутуу юм байлгахгүйгээр дэргүй байвал энэ үнэн буурах уу гэж ярьж байснаа. Бид хоёрыг нэг авсанд хийж болно те гэж авнаа. Нэг нь бурхан болонгоо шууд авсандаа оршуулад хоёр дахь нь бурхан болохоор нөгөө булсан авсаа дахин гаргаж ирж хоёр дахь үнийг хийгээд дахин болох юм байна. Яа гэж тэр хоёртой ярьж байсан хүн бас шоконд орлоо. Ингэж хамгийн хямд авсанд хоёулаа булгатгаар тохирлоо. Үргэлжлүүлээд бушны чулуу хайхаар явлаа. За тэгээд хамгийн хямдхан чулууг тавихаар болноо. Ингэж өнөөдрийн маань нарийн хүмүүсийн амьдралыг харуулах цуврал маань өндөрлөж байна. Та нар маань өөрсдийнхөө мөнгө хэмнэх галзуу аргуудыг комментээр хуваалцаарай. Саб болон хуруугаа гойцоолохоо мартаж болохгүй шүү. Дараагийн дугаараараа уулзлаа баяр таа.